Та бүхэндээ ороолон армаана үргэлжлүүлэн хүргэж байна. Таалан болгоно уу? Маргааш шилтгэхийн өглөөнөөс аваад бөөн өмнө бужигнаан болов. Харуул манааныхын Смитээс тооцоогоо хийж өгөхийг шаардсан ад зэтгэр оргонсон орон байшинд ажил хийж чадахгүй гэцгээжээ. Бунхан дүү талигаачууд шүнжин тас хөхрөлдөж, орилдож, үймэлдэн хонсон гин. Харуул манааныхны яриа бусад зарц ажилчдын сэтгэлийг түгшээжээ. Смит харуул манааныхныг тосгонд очиж зугаалаад сохтуу байсны хэмээн тайлбарлаж тэднийг даруй халж явуулав. Тосгон дахиад 2 хүн өгчээ. Тэр хоёр бол хизээний дүүрсэн архичингуудын болохоор үнгүү дайлгаж шунаад архинд тордож өгсөн гэлцэж байлаа. Харин шилтгэний ноёд тэр хоёр хүний өвхөл их хүнд сэтгэгдэл төрүүлжээ. Карл Иванович Джеймс хоёр Тирингийн тухай хуучны номын ойлгодоогүй хэсгийг эргэн уншиж утгыг тайлахыг оролдон доктороор туслуулсан боловч ажил нь урагш муутай байв. Райт бунханд орж харуулт нь хэмээн зүтгэж Джеймс бол түүнээс огт салах санаагүй байв. Карл Иванович нууц тарны тэмдгийн оосор нь бүх эсхийг нэгтлэн шалгаж Райтийн өвлөхийг эс хайхран Райт Джеймс хоёрын халаасанд саримс чихэж тэр байтугай малгайд нь саримсны мухай нүртэй бүүн цэцэг хатгаж өгчээ. Нар жаргах үеэр Райт Джеймс хоёрыг бунханд орохоор явхад нөхд нь сэтгэл түгшин үдэж гаргав. Бунханд түрүүчих шигээ чихтэй харанхуй байлаа. Джеймс Райт хоёр дэнлүүгээр замаа гэрэлтүүлэн бунханаас цэцэрлэгт орсон хаалганы эсэргэн талын ханын дэргэд хүрч хаалганы хоёр талд бие биеэ харж болохоор байрлав. Райт том хар загалмайн хөндлөн дээр дэнлүүгээ тавиад өөрөө загалмайн хөлд сув. Джеймс дэнлүүгээ булшны хавтан дээр хажуудаа тавилаа. Загалмай түшид суухад эвтэйхэнч өөрөө ирэхгүй зүргэмлэх болно. Бас хэрэг болох цагт дэнлүү гарын дор ойр байж байвал зүгээр. Яах вэ? Надад нууц гарч идэн биенд бий. Гэхдээ ингэсэн нь баараггүй гэж Джеймс бодсон байжээ. Джеймс дараа нь бунхны доторхыг харуул авс, загалмай, хавтан оршуулгын хуурцаг зэрэг дурсгал байв. Оршуулгын байдал холимог шинжтэй. Авсны зармыг ил тавьж, зармыг болж дээр нь хөшөө басгажээ. Бунхан нь уужим том. Бас харанхуй учир эсэргэн талын хан нь үл харагдана. Агаар нь бөгчим хүнд. Райтыг харуул тайван сууж байх бөгөөд янжуурын гал улалцах нь түүний сэрүүнийг гэрчлэнэ. Айц хөрмээр чимээ аниргүй. Джеймсийн толгойд өнгөрсөн амьдралын дүр зураг дараа нь тодорч үзэгдэнэ. Баг, залуу нас, адал явдлаар дүүрэн амьдрал, Райттай танилцаж үерхсэн үе. Умард Америкийн хээр талд олуула ан ав хийж явсан байдал. Одс хэмээх усны өхөр агнахад сонирхолтой бөгөөд осолтой. Анд гараад 3 дахь өдөр нь Райт Джеймс хоёр нэгэн сүрэг одстой дайралдаж ангийн хойноос улайран хөөцөлцөөр яваад олноос тасарч хээр талын гүн рүү оржээ. Нэгэн том бухын хойноос хөөцөлцөөр байж арайхийн унгаж авах үед нар жаргаж байлаа. Унаа мордныг эцэж ядарсан тул тэр даруй
хүрээндээ буцаж очино гэж санашгүй хэрэг. Мань анчид ийм юм тохиолдсонд огт санаа зовсонгүй. Нэгэн шөнийг хээр талд өнгөрүүлэхээс айх юу илээ? Дулаан хүнжил, ус, дашмигтай арх, баг зэргийн хатаасан талах, сая агнсан одсын шинхэн мах гээд ганц шин авч идэж ууж баршгүй нөөс бэлхнээ байж байна. Мордой чөдөрлөж тавиад түүдэг асааж цадтал хооллож авлаа. Иргэн тойрон нам тайван байсан боловч хоёул ээлжлэн унтахаар шийдэв. Хожиг мэдхнээ энэ нь тэр хоёрын амийг аварсан байжээ. Шүн хээр талд бас одос агнаж явсан индаанчууд иржээ. Тэднээс 2 цагаан арсны хуйхыг хуульж авахаас юунд буцах вүлээ? Индианчууд анчтын хүрээ байгаа газрын чиглэлд байрласан бөгөөд тийхүү анчтын хүрээ ба төөрсөн хоёрын дунд орж ирсэн байжээ. Райт Джеймс хоёр индианчуудын араатан нүднээс нуугдан хээр талаар бүтэн 7 хоног хэрэн хэсэх хэрэг гарчээ. Чухам тэр үед л хоёул бие биенийхээ занг мэдэж бат итгэлт амт нөхөд болсон байна. Джеймс урдын явдлыг нэхэн дурсаар орчны юм бүхнийг мартаж орхиод байснаа гинэт сэхээрв. Хуучин янзаараа чимээ энэргүй. Гагцхүү Райтийн эргэн тойрон утаас үнгэлэх нь баггүй цаг өнгөрснийг гэрчлэнэ. Харанхуйд нэг юм хөтлөх шиг Джеймс санагдаж нүд ширтэн харвал үнэхээр харанхуйгаас нэг хүний толгой гялалцсан хилэнт нүдтэй зэрхий цагаан царай тодорч дараагаар өрөөсөн гар нь үзэгдэв. Бүх хурц хумс бүхий урд туранхай хуруунууд булшны хавтангийн захаас барьж авлаа. Нөгөө гарын хумсаар чулуун майшлан гараа хүчлэн чангааж булшнаас их биеийн мөлхөн гарч ирлээ. Үхээд болсон тэрэн үхээрийн ертөнцөөс чимээгүй сэмхэн босож авснаас гарч ирхэн тэр. Түүнийг Дракула өвгөн мөн гэж Джеймс эргэлзэхгүй байлаа. Үхээд болсон өвгөн Райтийн дэргэд очиж дэнлүү түлхэж унахад дэнлүү унтарлаа. Үхээд болсон өвгөн дараа нь Райтийн дэр өдөр тойрон эргэлдэхдээ цагиргийг улам хумхийг хичээж байв. Харанхуйгаас нүд гэлбэм гоо үцгэсэнд 2 хүүхэн гарч ирээд бас ойртон очиж сууж буй Райтийн дээрээс тонгооход гурвал Ахмадыг ховстон нүдэн үл үзэгдэх тороор хүлж авах гэж байна уу гэсэн сэтгэгдэл төрнө. Джеймс бие сэтгэлийн асар их хүчтэй гарган байж хөшсөн биеийг хөдөлгөн гар бүү гаргаж ирээд Дракулаг буудав. Буун дуу тас хийж сүүлчийн дэнлүү унтарлаа. Буун дуу цуурайлж харанхуй болов. Бунхны доогуур догшин харсал хуйлран эргэлдэх шиг Джеймсийг нэг юм түлхээд авах шиг болж өвдөх сөхрөн очив. Мөн тэр үед цэцэрлэгтий шарсан хаалга онгойж дэнлүү ярьсан хүмүүс орж ирлээ. Дугны шатны тэндээс доктор Вейс, Карл Иванович нарын дуу дуулдлаа. Джеймсийн бууны дууг дуулсан нүхтэн түүнд туслахаар яаран эрсгэлсэн байжээ. Райт Джеймс хоёрыг гадагш салхинд гаргав. Хоёул элсэн мэнд байлаа. Райт юу болсныг огт санахгүй тархинд нь туглах зутгсан юм шиг байна гэж үннээ хэлв. Джеймс өвдгөө шалвалснаас өөр юмгүй тэгсгээд өнгөрчээ. Хор дээшээ шилтгэнд ороход тэднийг шин мэдээ хүлээж байлаа.
Шөнө орой шилтгэнд насан зүг болсон гэлэн ирж толгой хорогдох байр гаргаж өгөхийг хүссэн гин. Дараа нь шилтгэний эзэнтэй уулзахыг хүсэж тэр хоёр Гарийн бичгийн гэрт орж суугаад 2 цаг болж байгаа гин. Ингэтлээ удаа ярилцахад нь Смитийн сэтгэл түгшжээ. Нэг гай түүтгэр болсон юм биш үү? Учир начир нь олдохгүй түгшүүр цаг байлаа. Дахиад 1 цаг өнгөрөхөд Смитийн сэтгэлийн түгшүүр бусдад халдав. Хэдийгээр шөнө орой болсон ч гэсэн ундах хүсэлтэй хүн байсангүй. Зарц ажилчид бас унтаагүй олон өрөө тасалгаа хурц гэрэлтэй байлаа. Тэгтэл тэртээ холоос тосгоны тэндээс хонхны дуу дуулдав. Хонх дахин дуугарав, бас дуугарав. Түгшүүрийн дохио өгч байгаа нэлт. Түүмэр гарсан юм биш байгаа да. Бүгд сонхрын ус хилдэв. Үгүй байна. Тосгонд харанхуй. Харин тосгоны тэндээс олон хүн бөөгнөрөө ирж явна. Бамбар барьцгаажээ. Тэр олон хүн хол байгаа боловч ац хадуур барьж тэрч байтугай буугаар зэвсгэлсэн нь бамбарын гэрэлд тотхон ялгарч харагдана. Тэд олны хаашаа явж байгааг эргэлзэх газар алга. Мэдээжээр шилтгэн тийш ирж яваа. Тэгэхдээ инхийн сайн санаагаар биш. Царай нь хуухай заасан хідэн зарц танхимд гүйлтэн ирж тосгонд үймээ самуун дэглээ хэмээн мэдээлв. Тэнд дахиад 3 хүн өгсөн аж. Тэгээд тосгоны олон хүн шилтгэний эзнийг алахаар наашаа ирж яваа байжээ. Бас эзний Американд нөхөд зарц нарт аюул нүрлэж байна. Одоо даруйхан бүх үд хаалгыг түгжиж газар сайгүй харуул манаа гарга гэж Райт тушаав. Зарц нар хөдлөх янзгүй. Эдний үнэнчид итгэж болохгүй үздэл ил байлаа. Хашааны хаалгыг хааж харуул манаа тавь гэж тушааж байна шүү хэмээн Райтыг амар сүртэй дуугарч гар занган тушаахад зарц нар сая ухсгэлдэн гарцгаав. Райт Гарийн бичгийн гэрийн үүдэнд очиж тогшов. Гари чимээ шуганыг хэдийн дуулаад өөрөө угтан гарч ирлээ. Хойноос нь өндөр нуруутай бөгтөр өвгөн таяг тулан гарч ирэв. Өвгөний царай зүдэнг боловч итгэлтэй тайван аж. Өтгөн буурал сахлан өвгөнийг хүн бишрэм хүндтэй намтай харагдуулна. Өвгөн жирийн нэгэн гэлэн мэт ядуухан хувцалсан байх боловч хөдлөх явах байдал нь хүмүүжил боловсрал сайтай язгууртан хүний намд төрх мэдэгдэнэ. Гари тосгонд өөмэн гарч төгшүүрийн хонх дэлдэн зэвсгэлсэн олон хүн наашаа ирж явна гэж Райтыг өгүүлэхэд бүгдийг мэдэж байна. Бүх зүйлийг нэгэнт шийдсэн. Цаг алдаж болохгүй. Бид энэ шилтгэнд шигдээд байж болохгүй. Учир нь зарц нар итгэл муутай зүхтах хэрэгтэй байна гэж Гари мэдэгдэв. Бид болгоомж алдаж энэ шилтгэний ад тэрэнг суллаж тавьчихад одоо зүхтана гэдэг чинь юу гэсэн үг вэ гэж Джеймсийг дуалдахад Гари чи өөрийн ухаантай байна уу гэж Райт хажуунаас нь дэмжив. Миний хувьд ичгүүртэйгээр зогцснаас үзэлцэж байгаад үнэн журамтай хүний ёсоор үгсэн минь дээр байна гэж Джеймс унтууцав. Хаанаас тэхвтэй сайн нөхөд минь тайвширцгаая. Би энэ муу зовлогоо аврахын тулд энтхийн ард иргэдийг ороолонгийн гарт орхичихно гэж үү? Яалаа гэж Гари хэлээд нөгөө цагаан сагалт өвгөнийг зааж. Та бидний өмнө энэ шилтгэний урдын эзэн Карло хэмээх Дракула гүнтэн биеэрээ байж байна. Гэхдээ нь бүгд хүндэтгэн мэхийн ёслов. Гүнтэн бид хоёр бүх зүйлийг ярилцаж тогтсон. Би өнөө өшин та нарт бүх байдлыг тодорхой ярьж өгөөд маргааш өглөө хөдлөх бодолтой байна. Тэгтэл байдал болохгүй тийшээ хандлаа. Би одоо даруйхан явах хэрэгтэй. Тэгэхээр сайн нөхөд минь одоо явж заашгүй хэрэгтэй юмаа бэлтгэх түн. Зарц нарт мэдэгдэхгүй сэмхэн хийгээрэй. Смитэ, Сабо,
Жон нарын зэрэг Америк зарсан ажилчдад хил өгч хагас цагийн дараа доод танхимд цуглана гэдгийг мэдэгдээрэй гэж Гари үгээ дуусгав. Карла гүнти яаж ганцаар үлдэх юм бэ? Ороолонг хэн дарах юм бэ гэж Джеймсийг асуухад өвгөн гүн. Миний төлөө санаа зовох явдалгүй ирэх мүүдээ. Тосгоны иргэд надад гар хүрэхгүй. Ороолонгийн тухайд гэвэл мистер Гарид би чадах бүхнээ хийн гэж андгаалсан. Та бүхэнд дахин андгаалъя. Тэднүүсийг одоо үед та нар ч гэсэн би ч гэсэн дарж дийлэхгүй. Гэсэн ч тэднүүсийг хор хөнөөлгүй болгох аргыг би мэднэ. Эмсийг энэ шилтгэний хэрэмд хийж битүүлэн шавна. Үхээд болсон хөгшин тэрэнг байх суух газаргүй болтол хавчиж байгаад эндээс бүр мөсөн зайлах болгоно. Одоогор түүнийг дарах ямар ч боломж байхгүй. Цаг нь болоогүй байгаа. Гэвч түүнийг дарж устгах хойчийн баатар нэгэнд төрсөн. Балчир гар нь удахгүй эр хүний гар болж тэр цагт муу хөгшин тэрэнг далд оруулнаа. Өшөө авагч ирнэ. Ингэж хэлээд буурал өвгний нуруу тэнийж нүд нь цогтой гэлэлцэн хэн нэгнийг занаж зүх мэт гараа дээш нь сүртэй өргөхөд бүгдээр өвгөн гүнийг бишрэн харж үгэнд нь өөрийн ирэхгүй итгэлээ. За ингээд мордоо эмээллэж аян замдаа орцгоё. Эзэн тэнгэр ивэх болтугай гэж өвгөн үгээ дуусгав. Хүн бүр зайлшгүй хэрэгтэй юм уу? Хайртай эд юмсаа авахаар өөрийн өрөөнд орцгов. Гэтэл болзож туулсан цаг өнгөрөөгүй байтал олон эргэж шилтгэнийг бүсэлсэн байжээ. Тэдний гууглан хашгиралдах, занаж зүхэх, хараал тавьхан сонсогдно. Хашааны хаалга балбан тайлж оруулахыг шаардаж байлаа. Тосгоныхан шилтгэн рүү зүгээр алхаж ирээгүй гүйлдэж ирсэн бололтой. Ингээд ухрах зам таслагджээ. Хашааны хаалга удаан тэсэх болов. Хилгэнсэн олны дундуур тэдэнд хор хөнөөл бололгүй бас өөрснийх нөгөө аллгүй нэвтрэн гарах арга боломж байна уу? Бүгд доор танхим цуглаж бэлэн болжээ. Харин яаж шийдэх вэ? Хашааны хаалгаар гарч чадхаа байлаа. Мордоо орхиод явган цухтахаас шилтгэнийг бүсэлсэн байна. Их зэлгэн хадаар буухыг оролдоод үзэхээстэй гэж Гариг хэлэхэд тэр бүтэхгүй. Өөр зам бий. Танаа энд шилтгэний дэргэд хуучин муу усгүй хөдөг байна уу гэж Карлогийн Смитээс асуув. Бага. Бан цадаж амийг нь битүүлсэн. Булчгаагүй биз гэж Карлогунийг сэтгэл түгшин асуухад үгүй гэв. За ашгүй дээ. Тэр худгаар дамжаад уулын хормойд нуурын тэнд буух нууц зам бий. Бушуулаарай. Шат юм уу оц татлаг аваад ир. Энхэн хором дугны дээр хонхыг зохих, бас зохих, дахин зохих дуулдав. Хожимджээ. Зарцнаар урвсан байна. Шилтгэнд төгшөрийн дохио өгч байгаа нь энэ. Олон хүн даамаа хаалгыг онгойлгон хашаанд орж ирлээ. Учир таймгүй орилолтон шуугалдан хараал зүхэл тавих нь танхимд дуулдаж байлаа. Намайг дагаад яв. Смитэ, царил, зэтүү, сүх болох юм байвал аваад ирээрэй. Худгийн нэг талд нь шилтгэний хэрэмт нийлсэн байгаа. Хэрмийг бид цөм зохино гэж Карлогун захирав. Дэд хэсэг төгсөв. Төгсгөл. Америкийн том галт онгоцны тавцан нар жаргаж байна. Асар том галт бөмбөлөг усан думбахаар завдан тэнгис далайг төмрийн гал гэрэлтүүлж байна уу гэмээр гайхамшигтай сонин сайхан харагдана. Тэнгисийн долгион галт онгоцны бөөрийг мөргөн цалгилж цээжний дотор өөрийн ирэхгүй гуниг төрүүлнэ.
Тавцсан дээрх ихсийн байранд хэдэн эрчүү сууж байгаа нь одоо Дракула Кардигун хэмээгдэх болсон Гарри түүнийг үргэлж дагаж явдаг эртний үнэнд сайн анд найз Ахмад Райт, доктор Вейс, Джеймс, өвгөн номын санч Карл Иванович нар байв. Карпатын ууланд хуучин шилтгээнээс зугтаж гарсан тэр нэгэн дурсгалч нь Карл Ивановичийг бусадтай хамт зугтахад түүнийг тэндээ үлдсэн ч амь насанд нь аюул байхгүй гэдгийг анзаарсан хүн үгүй. Хожим уулнаас бүүн осолтой хэцүү замыг туулан ихэд алжаан ядарч хувцс хунар нурагдан шавар шавхай болсон амьтад хотод хурж ирсний дараа мистер Гарри өвгөн номын санчаас салахыг хүссэнгүй. Ерөөсөө Карл Иванович бол ах トゥ төрөл садны хүнгүй алдаг оног олддог номын сангийн ажлаар амиа тэжээ явдаг гом бие ядуу хүн байжээ. Хэрэггүй дээ мистер Гарри, би дэндүү хөгшин хүн. Танд тэр болохын нэмэр гэж өвгөнийг хэлэхэд хизээнээс хүний ив юмны аяыг олж сурсан Гарри Карл Ивановичийг өөртөө тус болохоор үл барам маш чухал хэрэгтэй хүн, өөрт нь гарын туслах хэрэгтэй. Бас Америкт эмх замбраагаа алдсан асар том номын сан бий гэж ятган өгүүлжээ. Карл Иванович баярлсандаа нулимс мэлтэг нүлэн зөвшөөрч Гарри тэр өдрөөс хойш бас нэгэн үнэн ч хүнтэй болжээ. Галт онгоц Гамбургийн бомтоос гараад 3 хонож байна. Ажил явдлаа янзалж барагдуулах, тооцоо хийж зүйл дуусгах, аян замд яарвчлан бэлтгэх гээд мордохын өмнөх сүүлчийн хэдэн хоног өчүүхэнч завж хөлөө байсангүй. Одоо тэр бүх хөл үмэн элдв чирэгдэл нэгэн тард үлдэж ан нүхтийн сэтгэл амран цээж уужирчээ. Тэнгэрийн авралаар ашгүй нэг юм дууслаа. Одоо намайг гуйсан ч мөддөө Европт ирэхгүй. Сарны мөнгөн туяа хөлөглөн бууж ирээд хорт могоо шиг хатгадаг үзэсгэлэн гоо хүүхнүүдтэй орооцолдож байснаас улаан аристан дээрэмчид юм уу араатан амьттай үзэлцэж байвал надад дээр юм байна. Элдв ад дээрэн үзэж ханав гэж Гарри ярьж байв. Ингэхэд Карло гүнгийн чамд юу хийснийг бид одоо хүртэл мэдээгүй явна гэж докторыг хэлэхэд нэрээ тийм. Одоо чи ярих болсон гэж Джеймс дэмжив. Та нар сонирхоод байгаа бол тгий л дээ гэж Гарри зөвшөөрөв. Бүгдээр дамхилж туглан сууж аваад Гарри яриаг чагнахаар бэлтгэлээ. Нар жаргаж байна, яг тохиромжтой цаг нь гэж Джеймс хэллээ. Гаррийн ярьсан нь миний анхандаа юм гуйж яваа ядуу хүн юм байх гэж бодсон өвгөн гэлэн Карло гүн гэж тэгэхээр миний шилтгэний жинхэнэ эзэн гэж мэдээд гайхсныг нь та нар ойлгох биз. Тэр гэлэн ам нэмэгцээ шилтгэнийг эзэмших ямар ч ирэхгүй. Тийм эрхтэй байхыг ч хүсэхгүй. Өөрөө аль хэдийн альваа хувийн өмчийг огоорон амьдралаа мацаг барих, тэнгэрт мөргөн залбирахад зориулах болсон гэж хэллээ. Аимшигт нүгэл хилэнц хийсэндээ сэтгэл шаналж явдаг хорвоогийн амьдралаас хол байж нүглээ намжлахыг хичээж байна. Орон хийдийг хизээж орхин явахгүй гэж андгай тангараг өргсөн гин. Тэгтэл гинэт энд болж байгаа хэрэг явдлын тухай өөрөөр хэлбэл миний шилтгэнд ирсэн ойр хавийн нутагт учир битүүлэг шалтгаанаар хүн өөхөх болсон тухай сурагдуулсан байжээ. Энэ мэдээг дуулаад тэнгэрт нэргүүлсэн юм шиг гайхсан гин. Хаанаас их үүсвэртэй ямар өвчнөр хүмүүсийн өхөж байгааг Карло гүн мэдэж байж. Тэр бол түүнийч нүгэл байсан аж. Босоо оруулан болсон түүний ойр дотны хоёр эмэгтэй буюу их сүй түүхэн хоёрыг тухайн үедээ гүнгийн эр зориг дуцсны харгайгаар дарж устгалгүй орхисон байжээ. Одоо тэгээд тэд нутгийн иргэдийн хөнөөн цусыг нь сорж байгаа хэрэг байлаа. Бас он жил өнгөрөх тусам ороолонгийн хүч чадал нэмэгдэж нарийн учрыг мэдэхгүй хүмүүс ороолонтой тэмцэхэд маш хэцүү болдгийг гүн мэдэж байжээ.
Тэгээд хорвоогийн амьдралд буцаж орохгүй гэсэн тангараа эвдэж Карпатын уулан дахь шилтгэндээ дахин очих хэрэгтэй юм байна гэдгийг оюун ухаан сэтгэл зүрхээрээ мэдэрсэн байна. Хэдийгээр байдал маш хүнд, өөрийн бие сул доройч гэсэн үүргээ биелүүлэхэд бас хожимдоогүй байна гэж боджээ. Гүнтэн Карлогийн голигт бүх намтрыг эртнээ сайн мэдэх өөрийн номын багш их Эрдэнэ номтой өвгөн хамламд хамаг учраа хэлж санал зөвлөгөө өгч туслахыг хүсжээ. Өвгөн хамб гүнгийн шийдвэрийг сайшааж ад тэрэнгийн хорлонгоос хамгаалах ариун сахиус өгч Карпатын ууланд үхээд болсон их хүчтэй арга залтай тэрэн байдгийг хуучны номноос мэднэ. Түүнийг нэгэн эрлэх зоригт эмгтэл дарч чадна гэвч үхэж мөхөх цаг нь болоогүй байгаа гэж сануулan ярьсан байна. Арай хүч султай ороолон эмсийн тухайд Карло гүнтэн өөрийн ажиглалт тусламжийн дор тэмцэх санал тавьсан юм. Тэр саналыг нь гүйцэлдүүлж чадаагүй та нар мэднэ. Үүмэн самун бидний санснаас түргэн гарсан. Ийм санамсаргүй хэрэг тохиолдсныг гүн мэдээд ганцаар үлдэж, нуус тарны хүчээр ороолон эмсийг унтаа байдалд оруулж, хөдөлгөөнийг нь шилтгэний хэрмээс гаргахгүй байхаар шийдсэн юм. Шилтгэн миний зөвшөөрлгүйгээр хинт сууж болохгүй, суулгах ч үгүй. Би өөрийн худалдаж авсан шилтгэний бүх эд хөрөнгийг зуушлах газраар дамжуулан бүгдийг худалсныг та нар мэднэ. Намайг очихоос өмнө тэнд байсан юмыг хэвээр үлдээсэн. Одоо ороолонд холбогдох бидний хувьд оньсох таавар хിവэрээ үлдсэн зарим асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Карло гүн өөрийн амьдралын хүнд бэрх үед хөтлж байсан тэмдэглэлээ миний мэдэлд өгсөн. Нилээд дэлгэрэнгүй урт тэмдэглэл байгаа. Бүгдийг нь унших хэрэгцээ байхгүй. Олон зүйлийг бид нэгэнт мэднэ. Олон зүйлийг нийтэд мэдэгдэж болохгүй. Бидэнд сонирхолтой хэсгийг нь бол уншиж үзнэ гэд Гари зузаан нэвтэр авчирч хуудсыг эргүүлэн үзэх зур. Жемийн дүгнэлт ихэнхдээ зөв байна. Хамаг гай зовлонгийн шалтгаан эхлэл нь өөрөө өвгөн зарцын дүрд хувилж байгаад Америкаас өөрийн авсыг шилтгэнд аваачих арга зэл зохиосон өвгөн Дракула хүн байжээ. Түүний тэнд очисноос хойш учир битүүлэг өвчин анх эхэлж Карлогийн их гүнгийн залуу хатан Мария Дракула амь үрэгдсэн байна. Тэр бол нөгөө алтан шаргал үстэй удвал цэцэгтэй ороолон. Карлогийн эцэг нь эхнэрийнхээ нас орсон нууцыг мэддэг байсан боловч хязгааргүй халуун хайртай ирэхээр зүрхэнд нь улаасан гадас шааж төвдөөгүй байна. Фредрих гүн өөрийгөө болон бусдыг хамгаалан өвгөн зарц Петро гэрийн эмч хоёртойгоо хамт хатны авсыг шинэ бунханд тавьж нуус тарины ид шидээр сайтар хөл хорин битүүмжилжээ. Дараа нь Фредрих гүн эгсийн дунд байхаас татгалзаж хайртай бөгөөд аимшигтай талигач ихнэрээ харж байхаар шийдсэн байна. Гүнтэн хатныхаа нүгэл хилэнцгийг ариутхан ёс жамаараа амгалан өөхөх хувь өрөөлийг говьж өдөр шөнөгүй мөргөн залбирах болжээ. Фредрих гүн эхнэрийнхээ дурсгалыг хамгаалан өөрийн хүү Карлог шилтгэнд эргэж ирэхийг хориглож Петро доктор хоёроос эхийн үгсэн шалтгаан түүний уршиг дагаврын тухай хүүдээ хэлэхгүй гэсэн аимшигт андгай тангараг авчээ. Фредрих гүн ийм заавар өгснөөрөө аймаар алдаа хийсэн байна. Карло хүн их нутагтаа эргэж ирэхийг хүсэж болох юм гэдгийг бодолцсонгүй. Түүнд аюул сануулж сэрэмжлүүлэх хоёр хүнийг амь андгай тангаргаар тагалсан байна. Фредрих гүн үхэхийнхээ өмнө ямар заавар өгөх бодолтой байсан нь мэдэгдээгүй. Гэрээс үчиж амжилгүй нас оржээ. Петро өвгөн Фредрих гүнийг урдаас бэлтгэсэн авсанд хийж хатныг хажууд оршуулан дахиад нуус тарины хүчээр хориход хэрэгтэй бүхнийг хийлгэжээ. Петро дараа нь пап гигантэнд мөргөн ариун сахиус сүртгэхээр Ром орохоор явж замдаа Венецээр дайрч шилтгэний шинэ эзэнд тайлангаа өгсөн байна. Карло гүнийг удмынхаа шилтгэнд очихоор шийдэхэд Петро өвгөн айхын ихээр айхын сацуу андгай тангаргаа эвдэж сүрхэлсэнгүй.
Карлог хагас жил хүлээнүү гэж гуйгаад Ром орохоор яаран явж тэндээс тангагийг тайлах сойрхол авралын зам ирэхээр шийджээ. Өвгөн доктор анд сайн нөхрийнхөө хүүг аврах гэхдээ андгаа тангараа эвдэж үүнээс болоод төр зуур ухаан солиорсон байна. Хамгийн гол нь Карло түүний үгийг үнэмшсэнгүй. Түүний дээр эрдэм мэдлэг, оюун ухааныг нь Карлогийн бишрэн хүндэтгдэг түүний анд найз эрдэмтэн Альф ороолон байдаг хэмээхийг санаагаар зохиосон гэж няцаасан байна. Тэгээд өвгөн докторийн ухаан солиотой байгааг нотолжээ. Гай болоход Карлогун Петро өвгний эргэж ирэхийг хүлээлгүй шилтгэнд очихдоо өөрийн сүйтгэхүн Ритаг дагуулan очижээ. Анхандаа юм бүхэн сайн сайхан байлаа. Шин бунхан онгойлгоогүй болохоор өвгөн Дракула шулуун авсандаа тайван хэвтэж байжээ. Гарийн уншиж эхэлсэн нь. Дараа нь хамаг юм сүдв. Ритагийн бие муудан оёгтой боллоо. Царай нь улам зэвхий цагаан болж өдрөөр биш цагаар турж ицсэн үүний сацуу надад инхри ялдам бас ичимхий янаг байх юм. Үнсүүлэхийг татгалзгүй боловч хатуу цагддаг хөгшин ичийнхээ ширүүн харснаас айх мэт ийш тийш хялалцаж байх юм. Үүнд нь миний инээд хүрдэг. Франческийн учир битүүлгээр өгснөр Ритад их хүчтэй нөлөөлж Карло Ритаг өөр газар аваачиж хол аваачих тусмаа сайн гэж шаардах болсон. Өвгөн докторийн зөвлөгөөгөөр бас өөрөө ч нутаг сэлгвэл биеийн сайжрах магадгүй гэж бодоод Ритаг ойн байшинд аваачиж анд найз Альфийнхаа өмг түшигт байлгахаар шийдэж тэр ёсоор гүйцэтгэжээ. Тэнд очиод өвчтний бие сайжирсангүй. Эцсийн бүлэгт үгсэн юм шиг гүн нойрсохт нь өглөө гэж бодсон байна гэд Гари дахин уншсан нь. Бид талигачид сэнхэр торгон плат өмсгөж өөрийн хайртай хатан хааны алдар цамыг үсэнд нь хатгав. Авсыг Альп, Лучи хоёр янзалсан. Би юу ч битгий хайрлаарай гэхээс өөр юм хэлээгүй. Хайрт хонгор минь тууз занга торон сүлжмэл дунд тавтай норсож байгаасай гэж хүснэм. Дугныг хар цэмбэр доторлуулв. Бас бүх сарнайг нэгийг ч үлдээлгүй тастаж тавихыг тушаав. Эцэгтэйгээ хамт үхэг. Альп бит хоёр Лучия, Цицилия өрлөг их хоёроор туслуулан Ритаг танхимаас нь авч гарлаа. Миний хувьд ариун догшин газар болсон энэ танхимд үүнээс хойшод өөр хүн оруулахыг би хүссэнгүй. Альф, Лучия хоёрч танхимыг дахин онгойлгохгүйгээр игнэгт хай гэсэн миний саналыг даруй зөвшөөрлөө. Тэр танхим одоо хүртэл хаалттай байгаа. Сүмийн хонхыг дуугархан бүх зарц ажилчид тосгоныхныг дагуулan бид Ритагийн зогцсыг дуганд аваачиж тавив. Өглөө хойтын буйны номыг уншуулна. Оройн салхи шуурга болмоор шин тэмдэг огт байхгүй байснаа шөнө гинэт аимшиг догшин хар шуурга босов. Ийм айхавтар аадар бороо салхи шуургыг энэ насандаа үзээгүй гэж өвгөт төгшөд ярьж байна. Аян цахилгаан сэвтэйгүй нэжигнэж түнэр харанхуйг цахилгааны хурц гэрэл минут бүр зүсэн шилтгэний хэрмийг нураах болов гэмээр хүчтэй салхи хуйларч байна. Бид бүгдээр хоолны танхим цугларав. Үзэж амссан уй гашуу дээр улин эсрэг салхины шугаан аян цахилгааны нүжигнээ нэмээд сэтгэлийн төгшөөр туйлдаа хүрлээ. Бүгд дуугүй байв.
Амьдралын чимэг болсон түүнийг нас урснаас хойш хинч юу ч амьд оршихыг хүсгээ болсон юм шиг. Тэнгэр цоорч газар цөмрөх гэж байгаа юм шиг санагдав. Тэгтэл аян цагилгаан сүрч чимээн дундаас өгтлээ хайж цочсон хүмүүсийн дотор завсгиймээр муухай орилдож шарлалдах дуулдав. Хаалга огцонхон онгойч зарс ажилчин 5-6 хүн өрөөнд гүйлтэн орж ирлээ. Бүгдийн царай хухай дааж үсэн сэгсэгээд босоод ирсэн нааши ирж явна гэж хашгиралдан зарим нь надаас өмг түшиг ирэх мэт миний дэргэд гүйлтэн ирж зарим нь нөгөө талын хаалга руу ухс хилдэв. Айц сандарсан хүмүүсийн ээж төгдрөн уулга алдах тасалдангүй үгээс чухам юу болсныг ойлгож завдаагүй байтал үүдэнд Ритаг үзэгдэхэд бид хэртгийн зочлоо. Нас барсан Рита маань биеэрээ мөн байна. Эхний минутанд би юу ч бодож санах сөгөөгүй эргэн тойрон гөлөлцөж гоёлын цэнхэр хувцастай цээжиндээ сарнай цэцэг хатгсан Ритаг нэг харж нүдэн бүлтэж доод ирүүн чичрэн байгаа докторыг нэг харж царай нь зэвхий даасан айлбыг нэг харж байв. Бид хэдий хэр удаан инхүү хөссөн юм шиг хөдлөхгүй байсныг бүүмэд. Ай тэнгэр минь муурч үнсэн байж шүү. Рита минь чи минь амьд байна. Ямар сайхан юм бэ? Бид их баярлаж байна гэж Лучиягийн баясан уулга алдахад бид сая сэхээ орлоо. Хөшсөн бие тавигдаж бүгдээр ам булаалтай ярьж байдлыг ойлгоод баяр хөөр болон Рита тийш ухас хийлдэв. Ганц өвгөн доктор л шулуун хүн шиг зогсож царайд гайхан сандарсан байдал ил байлаа. Ритагийн царай цонхгор тэнхээс бол байсан. Тэгж үгсэн юм шиг ухаан алдсан хүн аргагүй үсттэй. Түүний дээр авсан твтэж байгаа тухайн орно гэдэг аймаар байлгүй яах вэ? За ер нь биеийн их сул байсан болохоор гашуудлын байдлаар зассан дууг нь авсны аль аль нь түүнд нэг их сэтгэл төрүүлээгүй бололтой. Ямар ч атугаа тэр үед ч гэсэн дараа нь ч гэсэн Рита өөрийн сэрэл сэтгэлийн тухай юм хэлээгүй. Өхөл манайхаас гар хоосон буцахгүй гэсэн юм шиг мөн тэр шөндөө шилтгэний залуухан шивгчэн бусгүй нас барав. Ингээд шилтгэнд өхөл хагцал нүүрлэв. 7 хоног бүр нэг хүн өөхөх болж бид бүр үүнд жаахан дасаж орхисон юм шиг байв. Түүний дээр тосгонд ч бас өхөл өвчин дэлгэрсэн хэвээр гээд Гари уншлагаа төр тасалж дэвтрийн хитэн хуудсыг эргүүлээд өвчний 2 дахь эргэлт гарч эхэлсэн юм байна. Лучия, Альп, Итали зарснаар зэргийн өгсөн тухай Карло тэмдэглэлдээ бичиж үүнээс ацуу урд өрөвч сөүлэн сэтгэлтэй байсан Рита одоо ойр тойрныхоо хүмүүсийг үхэж байхад тоомсоргүй тайван хандах болсныг гайхан бичжээ. Карло цааш нь ингэж бичсэн байна. Тосгонд оршуулгын хонх тасралтгүй хангинаж бага насыг минь санагдуулах болов. Орчин тойронд яасан аимшигтай юм болж байна вэ? Тэгтэл хажууд нь өвгөн доктор бас ороолон тэр ингэж элдв дими юм донгосоод хөөхий өвгөн бүр солиорчээ. Өдөр шөнөгүй шилтгэн дотор хийсэг байтаа хэсвчлэн орж ирнэ гэж огт санаагүй байсан газар ирж саримсны мухай өнөр ханхлуулан болохгүй газар бүхэн дад сэтгэрийг айлган үргээх увдстай химээх дундад зууны үеийн нуус тарны тэмдэг зурж явах боллоо. Ялангуяа миний өргөө тасалгаа миний эд юмсыг тэр тэмдгээрээ дүүргэж байна. Миний унтлагын өрөөнд саримсны цэцэг тавих гэхэд нь арайхийн болиулж намайг саримсны цэцгээр зовоохгүй л бол бусд нь ямаа гэд дураар нь орхив. Одоо бид хоёр энэ талаар үг дуугүй учраа ойлголцох болов. Яах вэ? Тэгж л байг. Солиотой хүнийг уурлууж унтууцуулаад юу хийх вэ? Харин Рита доктор хоёр одоо өстөн болжээ. Өвгөн доктор урд нь Ритаг Рицер Баатар шиг хайрлан халамжилж Рита маань миний эцэг эхийн дотны нөхөр өвгөн настай хүн гээд мөн инхри ялтам ханддаг байв. Одоо бол өвгнийг хүлцэхгүй бүр үзий ятах болжээ.
Хоол цайгаа өрөөндөө ганцаар ууж иддэг болсны нэг шалтгаан нь энэ болов уу гэж бодно. Рита надаас миний сүүлчийн бэлэг авахыг татгалцсан нь мөн нэгэн адил шалтгаантай болов. Уг нь Ритагийн өөрийнх нь хүснээр захиалж хийлгсэн гайхамшигтай сайхан болсон эд шүү дээ. Энэ бол нарийнхан алтан оосортой зуны шүүдрийн ус шиг тунгалаг сайхан очир эрдэнэ шигтгэж жимгэлсэн нуус тарины тэмдэг. Тэр тэмдгийг Рита гартаа барьж үсхийг ч хүссэнгүй. Жаахан гомдмоор юм. Энэ тэмдгийг өөрөө зөөж жаргал, дурлал, үерхэл аль аль нь хурамчхан байдгийг санаж явъя. Гари уншихыг болж дэвтрийг хойш тавиад энэ удаач гэсэн бүх гайхамшигын шалтгаан нь өвгөн гүн байжээ. Петрогийн тарандж хүлээсэлсэн тэр өвгөн 15 жил авсандаа номхон хэвтэж байсан ч гэсэн эд шидийн хүч нь бас л их хэвээр байсан учраас Ритаг бунханд дагуулж аваачих санааг Карлод ховстон төрүүлж. Ритаг чулуун алсыг түшиг хүсэл мөн тэгж төрүүлсэн байна. Им хүний амьд бие хүрэлцснээр тарны хүлээсийн хүч алдарч хөгшин тэрэн солирчээ. Хөгшин тэрэн өөрийгөө сулалсан бүсгүйг дурлалынхаа орхинд оруулан тэр дурлалынхаа аимшигт уршиг балгийг үзүүлснээр ачийг нь хариулсан байна. Рита уг нь тэрэнгийн тус тэмээр богинохон хугацааны дотор их хүчтэй ороолон болжээ. Тэгээд өдөр нь амьд хүмүүсийн дунд тэднийг их овжин мэхлэн хамт байж байгаад шөнө нь ороолон болж тэднийг хорлон хөнөөдөг ийм хоёрдмол амьдралтай болжээ. Өөрийн болцоод хархуугийн найз Альбад ухаангүй дурлсны улмаас болгоомж алдаж үнэн дүрээ илчлэн мэдгдсэн боловч Альп нь Карлод юу ч хэлж амжилгүй Ритагийн нууцыг мэдэгдэж чадалгүй нас оржээ. Библи судрын завсар хавчуулсан Альпийн хагцлын захиа хүрх ёстой эзэндээ хүрсэнгүй. Карлог тэр захиаг олж үзээгүй байна. Хэдий тийм боловч гүнгийн цээжинд сэжиглэх, жүтөөрхөх битүүхэн сэтгэл төрж Ритаг ажиглах болсон байна. Тэгээд Карлог дотор бухимдуулсан эдрэтэ юм үзэж өнгөрүүлжээ. Рита нэг хачин ичхийг мэдэхгүй дачаангүй аягтай болсон байх юм. Түүнийг ажиглаад байх тусам учрыг нь олохгүй мухардж байна. Нэг бол солиорч байгаа байх. Үгүй бол ямар нэг үл мэдэгдэх өвчин тулсан байх. Тэгэхдээ бие махбод нь бол эрүүл өдөр их тусам өнгө орж байгаа болохоор сэтгэл мэдрэлийн өвчин байж таарна. Рита миний тасалгаанд орж ирээд ийш тийш сэмхэн харж байснаа ширийн дээрээс хүнд чулуун даруулга авч хананд сулгасан том толь руу хар хөвчээрээ чулуудаж шилэн будаа болтол яарив. Төөний ийм зан арин шинг юу гэж тайлбарлах вэ? Мөн тэр даруйда том хятад ваарыг суур дээрээс нь түлхэн шал дээр тас нис хийлгэн унган зарс нарыг бүлдэн орж ирэхтэн гойди юм байхгүй. Ваарыг би санамсаргүй түлхэн унгаж ваар унахдаа толийг хагалсан гэж эзэндээ хэл. Гарцгаа гэж Ритаг хүйтэн зөвөн хэлэхэд зарц нар гайхалцсан бие биеэ хараад гарч утсан байна. Гарийн цааш нь ярьсан нь яг энэ үед Карлогийн гарын дор ад тэрэнгийн тухай латин ном таарлцсан байна. Тэр номыг Альпийн тухай дурсгал болгон ойн байшингаас аваад нойр муутай зовж байх үедээ унссан аж. Хэрв энэ сэдвэр өвгөн доктор ярьсныг дуулаагүй бол юу ч ойлгохгүй байсан гэж Карло хэлж байна. Хэдий тийм боловч ороолон байдаг гэж үнэмшихгүй, ялангуяа болзоо түүхний ороолон болсон гэж итгэхгүй байжээ. Номд тэднүүсийг булчнаас гарч ирдгийг тодорхой өгүүлсэн байна. Энэхүү номд цааш нь бичгтээ гээд хэдэн хуудас сэргүүлж за ер нь та нарт уншиж өгье. Номд өгүүлэхдээ ойр дотны хүмүүстэй их аюултай байдаг. Хэрв энэ үнэн бол би хамгийн түрүүнд өгөх ёстой байсан. Тэгэхэд би энх мэнд эрүүл сарвал байж байна. Над дээр шүн хинч орж ирдгүй. Харин нойр муутай болоод байна. Юу вэ? Эн чин хүн хашгируу? Хий юм дуулдвөө? Бодвол пүүх ямар мухай том хар муур вэ? Би бүр айж орхлоо. Тэр муур миний хаалгаар сэмхэн орж ирээд намайг хараад бас айсан бололтой
харанхуй гудамд годхийн орж алга болов. Хаанаас гарч ирсэн муур вэ? Шилтгэнд ийм муур байхгүй бололтой билээ. Зэргэлдэх ойгоос төөрч ирсэн байх. Дараа 19-ний өдөр. Мөн хэцүүхэн шөнөө. Одоо нар гийсэн гэгэн цагаан өдөр болоод байхад урд шөнийн хар дарсан зүүднээс салж чаддгүй. Зүүд биш, үний юм байж болох. За ер нь би барьц багцаагаа алдчихъя. 19-ний орой. Урд шөнө миний өрөөрөө хар муур шагаагаад алга болсон. Намайг үзгээ дахин барьж авч завдаагүй байтал бидээ халаад өмсөж толгойдоо саримсаар ороож гартаа өнөөх биеэсээ салгадгүй гацаа барьсан солиотоор шүүгэн орж ирэв. Гац нь улайсан гац юм байх. Манай энэ хавийн нутагт улаас ургадгүй учраас нэг тийшээ хол явж байж олж ирсэн юм байх. Өвгөн гүйж орж ирээд миний хоёр өрөөнөөс нэг юм ирж эхлэв. Орон доогуур, шүүгээ дотор, сандал доогуур тэрч байтугай пишэнд үзлээ. Алга, арилаад өгчээ. Та хэнийг ирж байна вэ? Хэн арилаад өгөөв гэж намайг асуухад өнөөх их чинь. Ийшээ орж ирж зүрхлэхгүй л дээ гэж солиотор хөвгөлтэй инээд алдаад миний өрөөний босгон дээр өөрийн сэлсэн нуус тарьтын тэмдгийг зааж. Би байна шүү. Хаалган сармис түрхэж дүүжилсэн юм. Гэтэл өнөөх чинь хармуур болж хувлаад цонхоор нааша дээшээ зүглэгтэн би хойноос нь угс хийсэн чинь хөгшин хөлмөнд гүйцсэнгүй. Өнөөх чинь арилаад өгчээ гэж өвгөн нэгэнтээ хүн дээр санаа алдаад сандал дээр сув. Өвгөний урд хонь нь оруулсан утга холбоогүй үгнээс дугн хаалганд сармис үлгэж өөрөө гадс бариад өнөөхийг харуулдаг суудгийг нь арайхийн ойлгов. Бас өвгөний ярихаар бол өнөөх гэж Рита хэлж байгаа бололтой. Түүнийг ороолон гих аж. Хэрв түүний өвгөн насыг бодоогүй бол солиотой гэхгүй нэг сайн өгчлгөөд авах байсансан. Тэр үед би аливаа балаа юмд тэр дундаа солиоролд хэмжээ хязгаар байх ёстой гэж боддог байлаа. Өвгнийг яас хийгээс ихэрүүлээ дээ гэж эргцүүлэн бодож байх хооронд тэр гинэт нэгийг сансан мэт босон харайж миний гараас шүүрч аваад явцгаая. Өнөөх чинь Итали зураач дээр очисон байх. Хөөрхийн цусыг сорж орхин доо гэж шивгэнэв. Өвгний гараас мултрах гэж санахын хэрэг байсангүй. Солиотод хөтлүүлэн явах гэж шулуухан шогшлоо. Өвгөн шатаар түргэн өгсөн Итали зураачийн суудаг 3 дугаар давхарт гарч дараа нь бид хоёр хулгайч зэлгийч аятаа гудмаар сэмхэн гитв. Та бүхэндээ ороолон зохиолын 12 дугаар хэсгийг толилууллаа. Та бүхэнд манай сувг таалагдсан бол лайк, шеэр, бас subscribe хийгээрэй. Баярлалаа. Walking down a lonely road, winds of change have caught my soul. Silent whispers, shadows grow. In the dark, we'll never know. Dreams we had now fading fast. Moments slipping, can't hold back. Heartbeats echo, times we passed. Futures hazy, love won't last. I just know that we won't last. I just know